Энэ онд Орхон аймгийн хүүхдийн спортын 6 дугаар наадам зохион байгуулагдаж байгаа лээ. Харин тус наадмын 15-аас 16 насны волейболын тэмцээн өнөөдөр Орхон аймгийн Бэн тамир спортын газрын Б зааланд эхэллээ. Монгол Улсын засгийн газрын тогтоолоор 2019 оныг хүүхдийн спортын жил болгон зарласан билээ. Тус тогтоолын дагуу Орхон аймгийн засаг даргын захирамжаар хүүхдийн спортын их наадмыг зохион байгуулах ажлын хэсэг энэ сарын 19-ний өдөр хуралдаж, зуны спортын 19 төрөл, өвлийн спортын 2, нэмэлт 6 төрөл, паралимпийн 4 төрлөөр зохион байгуулагдах юм а. Харин өнөөдөр 15-аас 16 насны волейболын тэмцээн Орхон аймгийн Бэн тамир спортын газрын Б зааланд эхэллээ. Тэмцээн нь Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэрэмжит болон зохион байгуулагдаж байна. За тэгэхээр Орхон аймаг бол ер нь гар бөмбөгөөр бол үнэхээр мундаг шүү дээ. Улсын хэмжээнд байж. Одоо манай хүүхдүүд ч мундаг байгаа. Гэхдээ ер нь гол нь өнөөдөр энэ жил бол хүүхдийн спортын наадам болж байгаа. Тэгээд энэ жилийг уялдуулаад ер нь Орхон аймаг яг шигшээ багтаа, аймгийн шигшээ багтаа болох ийм зорилттойгоор тэгээд нэрэмжит тэмцээнэ хийж байна. Хүүхдүүдийн анхны тэмцээн. Тэгээд энэ бол өсвөрийнхэн орж байгаа. Тэгээд дараа нь бас эдэрчүүдийн бас нэрэмжит тэмцээнийг хийгээд мөн эдэрчүүдийн шигшээ багийг бүрдүүлье гэсэн ийм зорилготой байгаа. Энэ завшааныг ашиглаад нийт хүүхдүүдтэй спортын өндөр амжилт хүсье. За тэгэхээр Монгол Улсын засгийн газрын тогтоолын дагуу хүүхдийн спортын 6 дугаар их наадам зохион байгуулагдаж байна. Хүүхдийн спортын 6 дугаар наадмын өвлийн төрлүүд нь манайх тэшүүр цанаараа явуулаад дууссан. Одоо хүүхдүүд нь 3 сарын 1-ээс 3-ны хооронд улсын аврах сурах тэмцээнд оролцох гээд өнөөдөр бүлгийн жолоо заллаа. За өнөөдөр энэ заалын спортын төрлүүд эхэлж байна. Волейбол. Яагаад волейбол эхэлж байна гэхээр энэ одоо 3 сарын дундуур Баян онгорт бүсийн тэмцээнтэй. За мөн шатрын тэмцээн эхэлж байгаа. Ингээд нийтдээ зуны 19 төрөл, өвлийн 2 төрлөөр хүүхдийн спортын наадам явагдана. Анхан шатны тэмцээнүүд гэж ярьж байгаа энэ тэмцээнүүд нь 5 сарын 15-ны хооронд дуусгах ёстой. Ингээд шигшээ тэмцээн 9-р сарын 9-ээс 15-нд Улаанбаатар хотноо болно. Тэгээд энэ нийт оролцож байгаа баг тамирчдаа, бэлтгэж байгаа багш нартаа, дэмжиж байдаг эцгүүдтэй, хөгжөөн дэмжигчтэй бүгд нь одоо амжилт хүсье гэж бодож байна. Тус тэмцээнд 13 сургуулийн эрэгтэй 9 эмэгтэй 14 багийн 200 гаруй тамирчид оролцож байна. Энэхүү тэмцээнээс Орхон аймгийн шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах юм а. Харин хүүхдийн спортын 6 дугаар их наадам энэ оны 3 дугаар сарын 8-ны өдөр Сагсан бөмбөгийн 3-ын эсрэг 3 тэмцээнээр үргэлжилнэ.